26 онд одоо миний тариалт зориулсан эргэлтийн хөрөнгийн зээлүүдийг арилжааны банктай хамтраад хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөж байна. Урамжлалын өөрчлөлтүүд нэлээд явагдаж байгаатай холбоотойгоор тусгайтай газар тариалан хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. За энэ хүрээнд бол бас олон улсын байгууллага, олон улсын санхүүжилтийн байгууллагын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тусгайтай газар тариаллын одоо толгойн барилга, улсын систем байгуулах энэ ажлууд давхар хийгдэж явна. За мөн баруун зүүн бүсдөө бас элеватор одоо тариалангийн дид үлцэл элеватор байхгүй агуулгах одоо байхгүйтэй холбоотойгоор сөрөг тээврүүд бас нэлээд явагддаг. Тэгэхээр энэ дээр элеватор байгуулах чиглэлийн одоо өөр ажлууд одоо зөвхөн хөнгөрөлтэй ажлууд хийхээр төлөвлөж байна. Засгийн газрын хөнгөлөлтөд зээлд хамрагдаад ургац алдсан аж ахуйн нэгжүүдийг зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг нь 6 сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Тэр хаврын тариалтанд зориулсан хөнгөлөлтөд зээлийг бас гаргахаар ингээд төлөвлөж байна. За мэдээж бол арилжааны банкны их үүсвэрээр гаргана. За засгийн газраас хүүгийн хөнгөлөлтийг олгоно. За 10 орчим мянган тонн үрийн улаан буудаа дутагдахаар ийм байна. Тэгэхээр энэ үрийн улаан буудааг дутагдах улаан буудааг тоо хэмжээ гаргаад одоо импортлох заашгүй шаардлагатай болохоор энэ импортлох аж ахуйн нэгжүүдийг бас одоо квот олох ажлууд хийж байгаа. Тийм хүсэлтүүдийг бол бас нээлттэй ингээд авч байна.